зүгээр копи хийхэд болно гэсэн үг. За. Хичээлээр. Юу мяу. Няшрэмника мөнгчин байна. За өнөөдрийн хичээлээрээ Photoshop-од бас их хэрэглэгддэг 5 туулийг та бүхэндээ зааж өгөх болно. Миний хувьд болохоор Photoshop-ийн суурьас нахуулаад та бүхэн зааж өгж байгааг та бүхэн мэдж байгаа. Бод одоо ийм гоё постэр хийх юм бол бас энэ дотор хийх явцдаа мэдэхгүй төлсүүд та бүхэн гарч ирэх учраас бусад Photoshop-ийн хичээлүүд шиг биш, бүр суурь хичээлүүдийг заагаад дараа нь Photoshop-ийг ийм постэр хийхдээ өмнө нь заасан энэ туулийг ашиглаж ингэж хийсэн шүү гэж тайлбарлахын тулд суурьас нь анхан шатнаас нь явж байгаа. За ихтэй миний хувьд болохоор ямар нэгэн зүйл сурахдаа өөрөө ингээ нүдээд сурахаасаа илүү мэрэгжлийн хүмүүсээр ингээ суурэ тавиулвал маш чухал юм болоо гэж бодож байгаа. За миний техник хүн өөрөө одоо хөгжим сайн тоглодог. Гэтэ өөрөө болохоор тэр хөгжмөө хүүхдтэй зааж өгөхгүйгээр мэрэгжлийн одоо төгөлдөр уурчаар даалгаж байгаа жишээ нь. Яагаад тэгэхээр анхан суурь нь маш чухал учраас мэрэгжлийн сургалтын системтэйгээр заалгах юм бол суурь сайн тавигдсан одоо барилга чинь ер нь өндөр барих боломжтой байгаа шүү дээ. Яг тэрэн шиг суурь ингээ сайн тавьчих юм бол та бүхэн дараа нь ямар ч загварын Photoshop-оор ямар ч тийм брендинг ч юм уу тийм зүйлсийг хийгээ явах боломжтой байгаа. За одоо надаас ямар нэгэн одоо хоолны кофе шоп ямар ч одоо дизайнтай холбогдлолтой зүйл хийгээд өгөөч гэх юм бол би хамгийн ихэндээ ямарч хийж үзээгүй ч гэсэн за гэдэг байгаа. Тэгээд тэрнийхээ талаар сурж эхэлдэг байгаа. Ягаад тэгэхээр суур Photoshop-ийн хичээлийг сурцсан учраас яаж хийх үү гэдэг аргачлалыг мэдж байгаа учраас юугаад хийхэд амар байдаг. За Photoshop-ийн 5 туулыг өнөөдөр сурах байгаа. Сурахаасаа өмнө бичлэгийн ихэнд интрон дээр болохоор өөрийнхөө угаарсан зүйлсээ ярьж байгаа. Тэгээ өнөөдрөөс эхлээд болохоор ширээний номуудаас та бүхэнд бас хідэн ишлэлийг уншаад тэгээ эхлүүлж бай гэж бодсон байгаа. За энэ болохоор Still Line Artist гэдэг уран бүтээлчийг хуулбарл гэж орчуулвал зүгээр байх. Гэхдээ энэ дээр санаа авахаас бүү гэдэг нэртэйгээр орчуулагдсан байгаа. Энэ болохоор Austin Kelly гэдэг зохиолчийн ном байгаа. Тэгээд би болохоор маш их уншсан байгаа. Энэ ном болохоор надад маш их одоо олон зүйлийг ухааруулсан байгаа. Тэгээ одоо ч гэсэн байнга уншдаг байгаа. За энэ номны эхлэл хэсгээр юу гардаг вэ гэхээр энэ чинь юу ч оригинал биш гэсэн слогийн сэдвтэйгээр номлогчийн үгс нэгийн эсдэр одоо наран дор шин зүйл үгүй гэдэг ишлэлээр эхэлж байгаа. Юу гэсөөхөрөө та ямар нэгэн зүйлийг шинээр хийх гэж байна уу? Шинээр бодох гэж байна уу? Гэтэ яг үнцэндээ таны ботсон санаа ботсон бүх зүйл чинь шин зүйл биш. Яагаад тэгэхээр энэ дэлхий дээр маш олон жилийн хугацаанд тэр зүйлийг хийгээд ирсэн учраас шин зүйл биш гэсэн үг байна. За жишээ нь санаа авъя л да. Одоо кофе шопын одоо Sela гэдэг нэртэй кофе шопыг шинээр нээ гэж бодъё. Тэгэх юм бол айл түрүүн Sela гэдэг нэртэй кофе шоп маш их байгаа. Ажлынхан газараас ч юм уу эсвэл ямар нэгэн хүн ахаа ихчээ ийм зүйл хийгээд өгөөч гэж санал орж ирэх үе зөндөө байдаг. Гэтэ тэр үед та бити сандраарай. Ягаад тэгэхээр тэр хийх гэж байгаа зүйл нь энэ дэлхий дээр маш их хийгдсэн байгаа учраас та зүгээр санаа авахд л болно гэсэн үг. Яг энэ номон дээр гарч байгаа шиг санаа авахаасаа бүү зүгээр копи хийхэд болно гэсэн үг. За энэ дээр номон дээр ингэж гарч байгаа. Санааны их үсрийг хөөхн. Шин санаа гэдэг нь ер нь ердөө юу гэсэн үг вэ гэхээр ердөө л хоёр буюу түүнээс олон санааны нийлбэр холц гэсэн үг. Тэрээ энд хэдэн зураас харагдаж байна? Тийм ээ. Хоёр хар зураас харагдаж байгаа. Гэтэ яг үндсэндээ голоор нь бас явсан цагаан зураас байгаа. Тийм учраас энэгээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр бүхий л бидний хийж байгаа зүйл маань болохоор хоёр талтай буюу ер нь бол бүгд хуулбарлагдсан оригинал зүйл биш ээ гэсэн утгатай. За Pablo Picasso гэдэг артист уран бүтээлч маань урлаг бол хулгай гэж хэлсэн алдартай үг байдаг. За шин санаа гэдэг нь болохоор хоёр ба түүнээс олон зүйл нийлбэрийг болохоор шин санаа гэж хэлж байгаа. Яг түүнтэй ижилхэн би ч гэсэн аав ээжийн одоо удамшлаас генээс одоо удамшсан учраас би гэдэг хүн гарч ирж байгаа үстэй. Яг түүнтэй ажиллах нь та хүн шин санаа, шин зүйл хийхдээ шинээр бодох, шинээр бүр хийх гэж одоо төвлөрөх шаардлагагүй өмнө нь хийцэн байсан загваруудыг хайж олоод түүнээс санаа авахд л болно гэсэн үг. Тэгээд одоо тэр санаануудаа нийлүүлээд өөрийнхөө
бүтээлийг гаргахад болно гэсэн үг байгаа. За бүгдээрээ энэ санаа ухаас бүү гэсэн энэ номыг боломжтой бол заавал нэг олоод уншвал гоё юм шиг байна. За тэгвэл өнөөдрийн хичээлдээ хамтдаа орцгоё. Кажа. За тэгвэл өнөөдрийн хичээлээ эхлэе. Өнөөдөр болохоор Photoshop дээр маш их биш л дээ. Гэхдээ ер нь бол их хэрэглэгддэг 5 төлөвийн талаар та бүхэндээ зааж өгөх хэлнэ. За тэгээд энэ PSD файлыг болохоор description хэсэгт Google Drive-ийн линкийг оруулж холно. Тэгээд татаад за эхний удаадаа нэг үзчихээд дараагийн удаадаа Photoshop тэр файлаа нээж агаад бас дагаж дуурайгаад тэгж давтах юм бол та бүхэнд үнэхээр хэрэгтэй байхаа гэж бодож байна. Тэгээ ямар ч ийм түүл байдаг шүү, ийм нөхцөлд ашиглаж болдог шүү гэдгийг мэдчих юм бол дараа нь ямар нэгэн зүйл хийхэд нөгөөдөг чинь санаанд ороод тэгээд хийгдэн гэж бодож байна. За миний эргэн тойронд байгаа хүмүүсийн дунд одоо болоод байгаа дууг хамт төр сонсоод тэгэд эхлэе. Юм мяа. За Photoshop байлаа нээх юм болвол ийм завгар бэлтгэсэн байгаа. За хамгийн ихэнд сурах tool маань болохоор харах юм бол clone stamp tool байгаа. За бүгдээрээ энэ artboard бүгд 5 artboard нийцсэн байгаа харж байгаа бах. Энэ харагдаж байгаа сумыг дараад за энэ зургийг сонгоорой. За зураг сонгох юм бол хамгийн ихний одоо artboard руу очсон байгаа. За ийш очихдоо болохоор zoom төлөвлөлөө ашиглаад очихыг бүгд мэдж байгаа тий. За миний хувьд болохоор alt дараад маусаа курсороор ингэж хөдөлгөж zoom хийдэг байгаа. Мөн эсвэл та бүхэн space дарж агаад hand space-ээр ингэж хөдөлгөж жагаад за тэгээд Z үсэг дараад keyboard-наас за тэгээд маусаараа маус нэгээрээ ингэж татаж бас болох байгаа шүү. За тэгээд миний яг юу дарж байгаа нь энэ shortcut энэ ингээ доор харагдаж байгаа. За бүгдээрээ энэ shortcut-ыг хараад ямар туршлуур дарж байгааг нь бас мэдэж болох байгаа шүү. За өнөөдрийн сурах хамгийн ихний tool маань болохоор clone stamp tool байгаа. За тэр нь болохоор энэ төлүүдээсээ энэ байна. Энэ хэсэгтээ очих юм бол clone stamp tool байгаа. За тэгээ shortcut нь болохоор S үсгийг за move tool руу очсон дараа S үсэг дарах юм бол clone stamp tool руу очдөг байгаа. Тэгээ shortcut-ын чиглэлээрээ. За тэгээ mouse 2 дээр дарах юм бол энэ чинь clone stamp tool бас pattern stamp tool гэдэг хоёр байгаа. За өнөөдөр за энийг эхлээд хамтдаа суръя. За энэ ямар учиртай tool вэ гэхээр за бөөнөрөө ямар нэгэн ийм Photoshop дээр ийм нэг завар бэлтгэхээр боллоо гэдэг. Энэ чинээс болохоор за жишээ нь энэ одоо шар өнгө байгаа шүү дээ. Энэ шар өнгийг энэ ногооноор сүлмөр байх үе байна. Одоо нүүрний ямар нэгэн бас сөөвийг бас ингээ янзлахад энийг бас ашиглаж болно. За жишээ нь болохоор S үсгийг дараад clone tool-ээ сонгосны дараа дээдлийнх нь одоо бар дээр нь болохоор бахан төлөвлөд гарч ирж байгаас ямар ч тач энэ дотроос болохоор brush tool гэж тийм тэнтэй жоон төстэй. За brush-ийг сонгоод за энэ хамгийн энгийн general brush-ийн энэ soft round, hard round гэдгийг их хэрэглэдэг байгаа. За hard round brush-ыг сонгосны дараа бүгдээр ингээд дарах юм бол ингээ анхаарлын тэмдэг ингээд яаж байгаа гарч ирж байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ? За энэ болохоор ингээд тамга дарж байгаа шиг дардаг байхгүй юу? За жишээ нь одоо энэ хэсгийн ногооныг нь хуулж аваад энэ шар дээр аваад чи зөрүүлэлтэл төгөл гэсэн үг. За бүгдээр keyboard-наас болохоор Alt-ийг дараад MacBook хэрэглэдэг хүмүүс болохоор Option-ыг дарахд болно. Option дарах юм бол тийм тамга icon нь өөрчлөгдөж байгааг бүгд харж байгаа. За өөрчлөгдсөний дараа энэ хэсэг дээрээ маус нэгээ дарна. Дарсныхаа дараа ингээд зөөх юм бол яг энэ хэсгийг маань хуулаад ийшээгээ зөөж байгаа гэсэн үг. Тэгээд маусаараа дараад жирэх юм бол яг энэ хэсгийг ингээд дагаад бүгд ингээд хуулаад жирдэг гэсэн үг. За бүгдээрээ үзье. За ингэж өөрчлөгдөж байгааг бүгд харж байгаа бах. За тэгээд одоо энэ жижиг томыг ин өөрчлөхийн тулд одоо маус нэрээс миний энэ keyboard-ыг хараарай. Тэгэх юм бол одоо энэ size-ыг ингээд томруулж байгаа. Бүр том юмыг хуулмаар байгаа шүү дээ. Тэгмэд энэ хэсгийг Alt-а дараад хууллаа, ийшээ чирлээ. За харах юм бол энэ brush нь болохоор одоо нэг юм жоо хурц байгаас өнцгтэй. За жоо бүдүүрөв зөөлөх нь brush байгаа байхгүй. За энэ Ctrl Z гээд угшаад за brush руугаа очсон
сууны дараа энэ soft round-ыг даръя. За энэ нь ямар вэ гэхээр за одоо яг саяны шиг тийм хурц биш. За юу гэсэн үг гэхээр за энэ дээрээ Alt-ыг дараад хууллаа. За энэ өөр газар очлоо. Энийгээ за ингэж чиглээ. Юу гэсэн үг гэхээр ингээ хурц өнцөг гарч ирэхгүй гоос. Энийн өмнөх чинь болохоор арай жоохон хурц өнцөг гарч ирээд байсан шүү дээ. Энэ brush нь болохоор давуу тал нь болохоор ийм байгаа. За тэгээд хамгийн их нь болохоор бөөнөрөө энийг сайн өөрчилсөн байгаа. Гэхдээ өөрчлөлөө сайн харах юм бол энэ хэсгнээ энийг юу аавс зааж байгаарай. За энэ move tool руу очиод за сайн харах юм бол энэ хэсэгтээ ингээд хуулаад одоо өөрчлөлт нь ингээд мэдэгдэж байгаас. За энийг нөгөө soft brush-аар хийвэл жоохон зөөлхөн болж өгдөг байгаа. За харъя. За brush-аас бол S үсэг дараад за бүгдээр жоохон жижигрүүлсний дараа одоо brush хэсгээс болохоор soft round-ыг сонгоно. За тэгээд Alt-а дараад энэ хэсгийг хууллаа. За энэ шар хэсгийг арилгахын тулд энэ жоохон ингэ зөөлхөн. За харах юм бол саяныхийг бодоход хамаагүй дээр болсон байгаа. Нэг холоос ойрхоноос л гэхээс биш холоос болохоор саяных шиг ингэж тодорч харагдахгүй болсон байгаа. За бүгдээрээ тэгээд нэг өөр газар хийж үзье. Энэ чиний S-ийг дарлаа. Зургаас сонгосны дараа шүү. За энэ зурагч нь болохоор ингээд логтлогдсон ч юм уу эсвэл background зураг байх юм бол S үсэг дараад хийх гэхээр юм анхаарлын тэмдэг гачраад болохгүй байгаа шүү. Тийм учраас бөөнөрөө энэ түгжээг нь ялгадаг юм уу эсвэл smart object байх үед нь smart object-ийг нь алга болгох хэрэгтэй. Тэр нь юу гэсэн үг вэ? Одоо зурагчийн ийм icon-той хэрвээ ийм icon-той байх юм бол эсн чи smart object болсон байгаа гэсэн үг. Тэгээд S үсэг дараад өөрчлөх гэхээр алдаа заагаад байгаа. Гэхдээ mouse нэгэ дарах юм бол ингээ алдаа зааж байгаа. За тэгтээ mouse хоёроо дараад энийг raster layer-ыг сонгоод ингээ алга болсныхаа дараа янзлах хэрэгтэй гэсэн үг байгаа. За ингээд иймэрхүү маягаар. Яа. За, clone stamp tool нь болохоор ийм tool байгаа. За, энэ tool дээр очиж mouse хоёроо дарах юм бол battery stamp tool байгаа. За, энэ нь ямар ялгаатай вэ гэхээр дарсны дараа за энэ хэсэг дээрээс очиж харах юм бол нэг одоо ийм одоо мод ч юм уу, ийм шил ч юм уу, эсвэл ус ч юм уу өөрсдийнхөө оруулсан ийм батарейнэр одоо саяных шиг одоо өөрчлөлт гэсэн үг байгаа. За харах юм бол зураг сонгосны дараа за энэ жишээнээс болох батарейн stamp tool-ыг сонгосны дараа энэ батарейнаа өөрөө ингээд сонгоно. За модыг ч юм уу сонгосны дараа ингээд бодох юм бол саяны нэг мод биш шүү дээ. Тэрнийхээ дагуу шууд ингээд зурагдаад явчихна гэсэн үг. За ингээд томруулдаг ч юм уу. За энэ хэсгийг. Тэгэхдээ энэ батарейны оронд болохоор дуртай өөрийнхөө юу ч шамбаг оруулж байгаа ингэж бодож болно гэсэн үг байгаа. За эхний tool маань close stamp tool байлаа. За дараагийн tool нь болохоор энэ чинь spot killing brush tool байгаа. За энэ art body бөөнөрөө сонгосны дараа за энэгээ хаачи. За тэгээ зургийн энэ сумыг дарсны дараа заавал зургаа сонгох хэрэгтэй. За бөөнөрөө хажуу тийшээ зураг руу очие. За очсны дараа өнөөдөр одоо болохоор энэ spot killing brush tool-ийн талаар захиж байна. За тэр нь хаана үдгүй гэхээр за энэ чинь байна. За энэ болохоор spot alien brush tool байгаа. За mouse хоёроо дарах юм бол янз бүрийн төлөвүүд дотор нь бас багтаж байгааг харж байгаа бах. За тэгээд хойно G үсэг байгаа чинь shortcut нь G үсэг гэсэн үг. Тийм учраас бөөнөрөө энэ хэрэглэнгээ shortcut-ыг бас заавал чийжлээд яваарай. За бүгдээрээ move төлөн дээрээс болохоор G-ийг дарах юм бол манай одоо сурах гэж байгаа spot гэд нэрлэжээ. Spot одоо төлөвийг сонгогдно. За бөөнөрөө энэ зураг одоо нөгөө ийм гоо цайхны бүтээгдэхүүний нэг юм реклам байна шүү дээ. За энэ реклам дээр гарч байгаа нүүрэнд нь одоо төрөгцсөн байгаа шүү дээ. Гэтэ яг үндсэндээ энийг одоо арилгах хэрэгтэй болчлоо гэж үзье. Тэгэх юм бол энэ төлөвийг ашиглаж болно гэсэн үг. За одоо энэ зургаа сонгосны дараа за мөн ялгаагүй энэний том жижиг сайзыг жижигрүүлж багасхыг нь болохоор keyboard-ноос миний яг одоо юу дарж байгааг та нар харж байгаа бах. За дараад үзээрэй. За тэгээд энийг яадаг вэ гэхээр за өнөөр ингээд зураг татчих жагаад за энэ арилгах гэж байгаа хэсэг дээр очиод маузаараа нэг товчих юм бол алга болчихно. Дахиад нэг товчих юм бол алга болно. Дахиад товчих юм бол алга болно. Дахиад товчлоо алга болчихно. За янзын юм байна. За одоо энэ нэг одоо ийм маузаараа багсгаа заяа одоо эмийн янз бүрийн нүүрний өөс ивийг арилгахаар бол энэ хэсгийг дарлаа алга болчихно.
За өөр арилгахаар юу вэ? Одоо янз бүрийн батгын дээр үүдэн шүү дээ. Одоо нүүрэн дээр тийм яг батгах ч юм уу, сорив ч юм уу, тийм зүйлсүүдийг арилгахдаа энэ төвөөр ингэж ашиглаж арилгадаг гэсэн үг байхгүй юу? За тэгээд ер нь бол ингээ арилахгүй байх юм бол ингээ дахиад нэг хид хид удаа ингээ хийцэн ч бодлоо бүр ингээд тойруулаад ингээд л алгуулж. За тэгээ энэ жоохон онцгүй болсон байх нь дахиад дээр нь ингээд л алгуулгоол. За энэ болохоор Sword Tail-ийн brush tool байгаа. За дараагийн tool маань ямар tool вэ гэхээр за patch tool байгаа. За дараагийн энэ L-Ink brush tool-ийнхаа artboard-ыг нь хаагаад patch tool-ыг сонгоод зургийг нь заавал сонгож өгөх хэрэгтэй. За зургийг нь сонгож өгсөний дараа patch tool маань хаана байгаарэ мөн ялгаагүй энэ G shortcut-ыг дарах юм бол сонгогддог байгаа. За харах юм бол patch tool байгаа. За patch tool-ыг сонгосны дараа за энэ төлөөр юу ашиглагддаг вэ? Одоо ямар зориулттай вэ гэдгийг та бүхэн танилцуулъя. За бүүнээр харах юм бол энэ чинь нэг үхэр байлаа шүү дээ. Гэтэ энэ хэсгийнхаа үхрийг болохоор одоо сонгоод за ингээд зурна гэсэн. Сонгосныхоо дараа ингээд нийлүүлэх ёстой. Нийлүүлсний дараа иймэрхүү select болж байгаа. Select болсны дараа болохоор энэ хэсгийг болохоор зөөх хэрэгтэй. Зөөх юм бол ойролцоо байгаа өнгөтэй хэсэг рүү очих юм бол автоматар одоо ойролцоо өнгийг нь очоод маус авах юм бол тэрийг ингээ арилгаж өгдөг байгаа. За энэ select-ийг алга болохын тулд бүгдээрээ Ctrl D дарах юм бол алга болж байна. За амархан байгаас. За дахиад энэ хэсгийг алга болгоё. За ингээд бүгдийн ингээ сонглоо. Хажууд ишээ зөөлөө. Йоо, amazing тий. Гайхалтай гоос тий. Ийм амархан. За энийг сонголоо. Хажууд ишээ зөөлөө. Ctrl D. Яг ийм зориулттай гэсэн үг байна. За бүүнөр энэ чинь ч гэсэн ялгаагүй энэ төлөвийг ашиглаж болно гэсэн үг. Заавал энэ төлөвлөөр энэ төлөвийг ашиглах ёстой гэсэн үг бол байхгүй. За бүүнөр энэ имижийг сонгосны дараа ба штэ. Нөгөө patch tool маань сонгоцсон байгаа. Patch tool-ыг сонгоцсны дараа за энэ зурган дээрээс энэ хэсгийг нь сонглоо. Хажууд ишээ зөөлөө. Тэгвэл бас алга болж байгаа. За энэ нь бол иймэрхүү зориулттай гэсэн үг байгаа. Окей. За тэгвэл дараагийн tool нь юу вэ гэхээр за бүгдээр энэ artboard-уудынхаа сумын дараа таагаад за content our bow tool гэж байгаа. За энэ хэсгийг нээсний дараа зургийн зав сонгоод өгөөрэй. За patch tool-ны дараа энэ content our move tool гэж байгаа. За мөн ялгаагүй G үсгэн дээр байгаа shortcut-ны mouse хоёроо дарсны дараа энэ байгаа. Content our move tool. За сонгосны дараа энэ tool маань болохоор бусдаас тэгвэл ямар ялгаатай харъя. За мөн ялгаагүй за энэ үхэр байгаа шүү дээ. Энэ одос үхрөлөө. За энийг ингээд зураад за зөөх юм бол за зөөснийхаа дараа enter дарах юм. За яаж ийн? Энэ хэсэгт байгаа зүйлийг ийшээгээ copy хийж байгаас. Юу гэсэн үг вэ? Энэ хэсгийг ч гэсэн цэвэрхэн үлдээснэ. Энэ хэсгийг одоо хуулж ийн гэсэн үг. За мөндөр энэ үхрийг энэ чинь заавал байрлуулмааргүй байна. Би энэ чинь урагшаа болгомоор байна гэж бодно шүү дээ. За энэ хэсэг дээр аваачлаа. Enter. За тэгээ Ctrl D дарах юм бол энэ select маань ингээд устна. За эндээс select хэсэг рүү очоод select хэсэг рүү очоод дарах юм бол энэ deselect гэж уус. Ctrl D энийг дарах юм бол бас select маань устгах байгаа. За зориулт нь болохоор яг л ийм л гэсэн үг байгаа. За гэхдээ энэ төлийг одоо content hour төлийг сонгосны дараа энийг move биш би нэг copy хиймээр үү шүү дээ. Одоо энэ ч болохоор шууд ингээ move буюу ингээ хуулаад тавьчихж байгаа шүү дээ. Харин copy хиймээр байгаа бол энэ чинээсээ move гэсэн хэсгийг нь сонгохгүйгээр энэ чинээс extend гэдгийг нь сонгох юм бол одоо copy хийж болно гэсэн үг. За энэ юм бол copy хийж байгаа харж уус. За тэгээд дарах юм бол мөн ялгаагүй энэ хэсгийг яг ижлэх ингээ copy хийсэн гэсэн үг. За хоорондоо жоохон юм ялгаатай гэсэн үг. Тийм учраас та бүхэн ингээ ашиглаа явж явах юм бол алийг нь хаана яаж ашиглах вэ гэдгийг нь өөр чинь бас ингээ гарт ч ороод ирэх байгаа. За бүүнээр дахиад нэг ашиглаж үзэл. За энэ хэсгийн одос үхрүүдийг бүүнөрингийн зурлаа. Хажууд ийшээ move extend биш шүү move хич. За ийшээгээ тавилаа. Enter. За янзын болж байгаас энэ Photoshop чинь ийм гайхамшигтай. За яг энэ түүлээр дамжуулаад та хүний царай, гуучин зураг сэргээх
Тэгэл өөрийгөө царайлаг болгох одоо өөсөө бүх зүйлээ одоо өөрчлөх ч юм уу, одоо минг зөөх ч юм уу болно гэсэн үг. За мөнөөр саний энэ зурган дээр очил та. Энэ зурган дээр маус нэгэ муу хэсгийг сонгосны дараа энэ зураг нэг дарах юм бол автоматар ингээд энэ зураг руу очиж байгааг харах баг. За тэгээ зураг сонгосны дараа за саяны хэдүүл байгаа шүү дээ. За G-хэсэг дээр дарах юм бол G-хэсэг дээр дарах юм бол энэ түүл маань автоматар сонгогдсон байгаа хамгийн ихний түүл нь G-хэсэг дээр дарах юм шүү сонгогддог байгаа. За энэ хэсгийг энэ дээр нэг минг ч юм уу байлаа гэж бодсон шүү дээ. Энэ хэсгийг өөр газар руу зөөхийн тулд зураг сонголоо зөөлөө. Тэгээд enter copy paste хийж байгаа. За энэ хэсгийг сонголоо зөөлөө enter. За ингэ зөөж байгаа. Яг ижил гэсэн үг. За энэ нь бол янз бүрээр зөөж болно гэсэн үг байгаа. Сүнж гэсэн ингэж зөөж үзсэн. Enter. За автоматар ингэж өөрчилж байгаа. За энэ жоохон муухай байна тий. За өнөөдрийн төлөвүүдийг сурчих юм бол дараа нь заавал нэг удаа санагдаж маш ашиглагддаг байгаа гэж бодож байна. Маш амархан төлөв байгаа. За баярлалаа. За өнөөдрийн бичлэгээ дуустал нууцнд маш их баярлалаа. За миний хувьд бас жоохон завтаа болж байгаа учраас одоо бичлэгээ таслахгүйгээр оруулах гэж хичээх болно. За удахгүй Apple-ийн бүтээгдэхүүнтэй холбогдолтой бичлэг мөн broadcast-ийн буюу техниктэй холбогдолтой бичлэгүүдийг та бүхэнд бас оруулах болно. За Premiere Pro-г бас заая гэсэн бодол байгаа. За тэгээд үнэхээр Premiere Pro-г сурмаар байгаа хүмүүс олон гарч ирэх юм бол бас Premiere Pro-г зааж эхлэх болно. За бүгдэнд нь баярлалаа. Дараагийн бичлэгээрээ тэгвэл уулзцаая. Баяртай. Bye.